Хүн ер нь эрүүл багтал бүх зүйл аяандаа болно доо. Эрүүл мэндийн талаар мэдлэг олгож сонирхолтой, хөгжилтэй, анагаахын нууцлаг ертөнцөөр тантай хамт аялах эрүүл биеийн үндэс подкаст эхэлж байна. Эрүүл байхад бүх зүйл аяндаа болно доо. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр мэдлэгтэй ээж хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг хэрхэн бор хооллонд оруулах вэ гэсэн сэдвээр ярилцахаар анагаах ухааны магистр, хүүхэд нэрээ хэмж, хүүхдийн хоол тэжээлийн зарчмын төтлийн сургагч багш Сарантуяа амжиг урьж оролцуулж байна. За сайн байна уу? Сайн байна. За шууд асуулт руу оръё. За бор хооллонд оруулахын ач холбогдлын талаар та ярьж өгнө үү? За ээж эцэг эхчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийг бидний хэлдгээр бор хоол ер нь бол энийг нэмэгдэл хоолнд оруулах гэж ярьдаг. Хүүхдийг дөнгөж төрсний дараа ангир уургийг амлуулад тэгээд 6 сар хүртэл эхийн сүгээр дагнан хооллох зөвлөмжийг олонхын эрүүл мэндийн байгууллага өгдөг. Яагаад гэвэл 6 сар хүртэл эхийн сүүн хүүхдийн хоногийн илчлэгийг 100% хангадаг. 6 сартаас эхлээд 8 сар хүртэл эхийн хөхрийн сүүн хоногийн илчлэгийн 4-3 буюу 80% хүртэлхийг хангадаг. Ийм учраас 6 сартаас эхлээд хүүхдийг бор хоол буюу нэмэгдэл хоолнд зайлшгүй оруулах шаардлагатай. Энэ нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтийг хангахад тустай гэсэн үг. Хүүхдийн хооллох үед ерөнхийдөө юун дээр анхаарах шаардлагатай вэ? За хүүхдийг нэмэгдэл хоолнд оруулахад анхаарах хэд хэдэн асуудлууд байдаг. Жишээ нь нэгдүгээр хооллох давтамж бол их чухал. Хоёрдугаар нэмэгдэл хоолныхаа энэ өтгөн шингэн буюу төлөв байдал нь хүүхдэд их чухал гэдэг. За тэгээд нэг удаа өгөх хоолны хэмжээ, нэмэгдэл хоолны нэр төрлүүд, идэвхтэй ээж аавын, эмээ өвгийн, асуун хамгаалагчийн идэвхтэй хоолтын байдал бас их чухал. За тэгээд мэдээж хүүхдийн хоол хийж байгаа орчин эрүүл ахуй их чухал байдаг. Тэгэхээр хүүхд чинь нөгөө цагаар ингээд төрхөн өсдөг шүү дээ. Томшуудыг бодвол бизнесийн хувьд өөрчлөлт маш их гардаг учраас дөнгөж хоолнд орж байгаа 6 сартай үеийн зөвлөгөө өөр, 6-аас 8 сартай, 9 сартай хүүхдийн зөвлөгөө өөр, 9-өөс 12 сартай, 12-оос 24 сартай гэдэг яг ингээд тухайн сарт нь өгөх энэ одоо түрүүний хэлсэн 6 төрлийн зөвлөгөө нь өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр эдгээр мэдээллийг ээж аваад хаанаас авч болох вэ гэхээр их хүүхдийн ягаан дотор гэдээ бидний нэрлэдэг хүүхдийн ягаан дотор шүү дээ. Тэрний арт талд нь хүүхдийг нэмэгдэл хоолнд оруулах, хоолыг хэрхэн зөв бэлтгэх тухай зөвлөмжийг товч ойлгомжтой хэлбэрээр бас агуулсан байгаа. За хамгийн сайн бор хоолнд ерөнхийдөө юу багтдаг вэ? За хүүхдийн нэмэгдэл хоолыг би ингэж бодож байна. Дөнгөж хүүхэд нь 6 сар хүрээд өнөөдөр хоол идэж эхлэх гэж байна. Ийм ээжүүдтэй зөвлөгөө өгөө. За тэгэхээр нөгөө яг хүүхэд чинь 6 сар хүрчлээ. Хөхний сүүн илчлэгийг хангаж чадахгүй байна. Тэгэхээр та нэмэлт хүнсний бүтээгдэхүүн өгөх хэрэгтэй ахын. За яг 6 сар хүрээд анхны халбах хоол нь бол ихэвчлэн нэг тийм ургамал ногоо, хүнсний ногоо байх хэрэгтэй. Манай хан чинь шууд нөгөө нэг жимсний нохош, алюмины, бананы гэдэг амттай хоолноос эхэлждэг тий. Тэгэхээр хүүхдэд нөгөө амттай амтгүй гэдэг нөгөө мэдрэмж нь төрүүлээд төрчгөөр ээжүүд нөгөө хоолны дуртай дургу хоол иддэг яриад идэг. Тэр чинь болохоор нөгөө нэг анхны хоолны сонголтод буруу болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийг яаран шууд маханд болон амттан жимсэнд бол оруулахгүй. Юугаар эхлэх вэ гэхээр хүнсний ногоо маш чухал байдаг. Эсвэл сүүн хүчлийн эсгэлэн бактеритай буюу сүүг эсгэж болгодог хүнсний бүтээгдэхүүн болох таг эдэн. Ийм зүйлсээр ахалж хоолнд оруулах зүгээр. Тэгээд хүүхдийн нөгөө нэг шүлийн хоолны албаа байдаг шүү дээ. 10-15 мл-ийн хэмжээтэй нөгөө шүл иддэг, нэгдүгээр хоол иддэг халбгаар өглөө оройдоо 1-2 халбаг хоолнд тийм багаар тасгаж нэг хүнсний бүтээгдэхүүнээр дагнж анхны хоолыг амсуулах хэрэгтэй. Хүүхдийн хоолны одоо нөгөө өтгөн шингэн нь халбан дээр тогтгооц байвал их зүгээр гэдэг. Яагаад гэвэл хүүхдийн хоол өтгөн тусмаа калори ихтэй. Нөгөө хүүхдийн хотод ч жижигхэн штэ. Тэгээд тэнд чинь бид нар ингээд нэг юм калори өгөх гэдэг шүү дээ. Өдөрт 100-150 калоритэй их 6-8 сартай хүүхдэд нэмж өгөх зорилготой байгаа байхгүй юу? Хөхний сүүгээс нь сүүн дээр нь.
Тэгэхээр тэр калорийг бид нар хоолны өтгөн шингэнээр нь тохируулдаг. Тэгэхээр халбаа ингэхээр ийм тогтхоц өтгөвтөр тогтцтой гэж ярьж байгаа. Тэгэхээр ингэж хоолнд оруулах нь тэгээ нэг хүнсний бүтээгдэхүүн тасгаад дараагийн шинэ хүнсний бүтээгдэхүүнийг сонгохоор нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн тасгана гэдэг байгаа. Хэд хоногор ерөнхийдөө тасгаж дараагийн шинэ төрлийн бүтээгдэхүүнд оруулах шаардлагатай байна. Тэр бол нөгөө цэвэр ээжийн мэдрэмж. Яг нь бидний өгж байгаа зөвлөгөө нь бол өглөө оройдоо 1-2 халбгаар гэж байгаа зү. Тэгэхээр энэ үйлдэлийг 3-5 хоног тавтаад эхнээс нь бид нэр одоо юу гэдэг байцааны нухшинд орууллаа. Эсвэл брокколины, эсвэл хулууны зөв сонголтууд нь иймэрхүү иймэрхүү нухшинд орууллаа гэж бодоход 3 хоног брокколи өгөөд дараа нь луун өгч эхэлдэг ч юм уу, луунгийн нухшинд оруулдаг ч юм уу те. Дараа нь брокколигаа луунтайгаа баяжуулаад холиод өгч үздэг ч юм уу. Өглөө луун орой брокколи ч юм ингээд шин амтыг хүүхдэд мэдрүүлж тасгах хэрэгтэй байхгүй юу? За бор хоол тэгээд орууллаа идэх дургу байгаад байна гэх юм бол одоо яах вэ? Энэ болохоор юу? Ээжийн асар хамгаалагчийн идэвхтэй хоолт гэдэг юм байдаг. За идэвхтэй хоолт гэдэг маань болохоор нөгөө манайхан ч ихэвчлэн одоо хүүхдээ яг ингээд өнгөртөө суулгаж чаал энэ гараараа барайл хүүхдээ ингээд тав хооллол асуугт нь ингээд нөгөө арчаал аюу ингээд хоолдог тийм ингэж хүчилж хооллохгүй. Хүүхдийг хооллоход танд 3 халбаа тийм ингээд хэрэгтэй болно. Юу гэсэн үг вэ гэхээр одоо яг хүүхдийг ингээд 6 сартай хүүхд чинь сууж эхлэхэд яг хүүхдтэй өөртөө зориулаад хүүхэн ширээ сандал авчих хэрэгтэй. За тэгээд хүүхдэд ийм дадалжуулах хэрэгтэй байхгүй юу? Яг тэр ширээ сандал дээр хөөрхөн хүүхдээс болохоор за энэ ингээд намайг хооллох чинь тий гэсэн энэ рефлексээр тогтоож өгдөг байхгүй юу? Тэгээд ширээ сандал дээрээ суулгаад нэгдүгээр таван хүүхд одоо жишээ нь 6-8 сартай бол 125 мл-ээр 4 цаг тутамд хооллох хэрэгтэй тий. За тэгээ 9-12 настай бол танаа 188 мл орчим хоолыг 3-4 цаг тутамд идэх хэрэгтэй. За 1-2 настай хүүхдийг бол 250 мл-ийн аягаар 3-4 цаг тутамд хооллох хэрэгтэй гэдэг ийм зөвлөмжүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яг та тэр аягатай нэг аяндаа яг ингээл 250 тий 125 188 гэх хүүхдтэй таарсан хэмжээгээр нь хоол аяглаад тавьчихна. Хоёрдугаар аягнаа болохоор та тэрнээсээ жоохон таслаад хүүхдтэй хөргөн хүүхдийн хоолыг нөгөө өөрөөр нь хөргөдөг. Нэг том хоолнд ингээд аваад хөргөчгөр нөгөө сүүлийн хоолнд нь хөрөөл зарцчихдаг ч юм уу. Тэгэхээр ингээд баг тасалж авах аягтай хэрэгтэй. Гуравдаарт нөгөө нэг ширээ сандал дээр нь ингээд яг уртанд тавиад хүүхдээ ингээд нөгөө өөрөө хоолол сурах дадал сурах. Үндсэндээ бол одоо ойлгомжтой юм бол нөгөө хүүхэд нь хоолоор тоглох хоол хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг юм 2-3 сар хүүхэд ингээ өөрөөрөө ингээл асгаж цутгаж агаад ер нь бол нөгөө итгэвтэй хүүхдээ хоолж чаддаг хүүхдийн ээжүүд 10-11 сартай халбаа зөв бариад хоол идэж сурчдаг. Тэгэхээр биднэрт ийм нөгөө 3 аяг хоол хэрэгтэй нэгдүгээр. Тэгээд хүүхдээ нөгөө хооллох дурггүй хүүхэд гэж ер нь бол байдаг байхгүй юу? Нөгөө хүүхдээ зөв хоолны дадал бид нэр суулгаж чаддаг байхгүй юу? Тэгэхээр энэ нэр өөртөө анхаарах хэрэгтэй. Яг гоо бүр нэг онцгой тохиолдлоор хүнд нөгөө нэг хэрэгтэй нөгөө макро, микро гэдэг элементүүд байдаг. Тэгээд тэр элементийн онцгой нэг одоо элементийн дутагдлаас жишээ нь төмөр дутагдaltaй бид нар хэлдэг цаалтаа гэдэг нөхдөд онцгойгоор нэг тийм хар махан хоолнд дургу байдаг. Тэгэхээр энийг яг бүр үнэхээр онцгой гойд дургу байвал хүүхдийн эмчт үзэл зөвлөгөө авах хэрэгтэй. Харин нөхөрхөн ээж хаан бэлдэж өгсөн ногооны юм шиг идэхгүй мөртлөө нэг цэсэн пицца адцчихдаг ч юм уу те. Яг ингэ сонгоод яг ингээд тавтай хаалаа идэхгүй мөртлөө хоёр шиг чихэр идчихдэг. Ийм хүүхдэд бол нөгөө ээж эцэг их өөрөө зөв дадлыг хөвшүүл чадаагүй гэсэн үг байхгүй юу? За бор хоолнд ерөнхийдөө оруулсан хүүхдэд ямар одоо хоол боловсруулах замын хямралууд илбэг тохиолддог вэ? Энэ үеч ямар хөө арга хэмжээ авах шаардлагатай байдаг вэ? За нөгөө нэг ер нь альваа өвчин нөгөө хүүхдийн нөгөө хувь хүний онцлог гэж байгаа тийм. Тэгэхээр энэ хувь хүнийх нь онцлогоос их шалтгаална. Тэгээд асран хамгаалагчийн мэдээж нөгөө халамжаас их шалтгаална. Хүүхэд гэдэг бол 100% асран хамгаалагчаасаа л халамж анхаарлаас шалтгаална шүү дээ. Тэгэхээр одоо ингэ нэг жоохон нэг тийм
хурцлагтай тэ нөгөө нэг шүүц дэмзэгшилтэй ч юм уу нэг жоохон бие галбирын гаж байдалтай тэ конституцийн ийм өөр хүүхдүүд бол яг нөгөө гидсний хэвийн микрофлор ихтэй багтай тэ одоо нөгөө юу гэмдэ одоо нэг гидсний хунаа нуглаа илүү дутуу тэ өтгөн хатах магадaltaй анханасаа зөв хоолнд орсон хэсэг яг хөхний сүгээрээ бойцсон хэсэг нэмэгдэл сүү хэргэлдэг хэсэг ч юм уу тэ урд нь хэргэлжсэн энэ тарианаа шалтгаалаад яг одоо өвчлсөн байдал ууж байгаа юм ч юм уу тэ эсвэл аав ээжийн онцлог зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалаад янз бүрийн гаш нөлөө илэрч болно. Жишээлх юм бол хүүхдээ хит их нөгөө нэг юм нүүрс ус авалсан хүнсний бүтээгдэхүүн одоо жишээ нь одоо лир, алим, бананаар жишээ нь хоолнд оруулж л та. Тэгэхээр нөгөө нүүрс ус ч өөрөө эмх төрүүлэгч бичил биетний одоо амьдрах орчин гэдэг хоол нахгүй. Тэгэхээр тийм эмх төрүүлэгчээс болоод нөгөө хүүхдийн баа шингэрхтэй одоо хүүхэд одоо юу гэдэг шингэн алдах, бөөлжих, бусад зөвөрөд илэрнэ. За яг одоо хүүхэд жоохон хашил майжуурд яадсан эхэлсэн байхад илүү дутуу хоол өгсөн байхад нөгөө гидсний ханаар шинэгдэх явц чинь хямарна. Тэгээ хүүхэд нэг юм эсгэлэн юм ихүүн өмхий биш өмхтэй ингэж цацаг бас алдаад байх ч юм уу тийм хилэн өнгөртөх ч юм уу шингэн алдах иймэрхүү зөвөрөд илэрнэ ш. Тийм. За тэгээд бор хоолнд ерөнхийдөө оруулсан хүүхдийг цаашид хөхөөр өргөлжтүүл хэр удаа хугацаагаар хооллох шаардлагатай вэ? За ер нь ингээд дэлхийн ер нь эхийн хөхний сүв, хүүхдийн хөөрхөн өмнөр хоёроос бусдын хиймлэр хийж идэг шүү дээ. Эхийн хөхний сүв гэдэг бол юу баарч орлуулшгүй амин чухал ийм гоё найрлагатай хизээж мууддгүй дандаа бэлэн шин байж идэг те. Үнэхээр тархлаа тогтцыг зөв хөгжүүлэх байжуулахад хэрэгтэй зайлшгүй шаардлагатай юм орс найрлагатай байхгүй юу? Чадахгүй бол 2 нас хүртэл чадвал цүүнээс дээштэй аль болох удаан хугацаанд хүүхдээ хүссэн цагт нь өдөр шөнөгүй чадвал 8-аас доош 3 удаа хөхүүл гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжж байна. Монгол улсын эрүүл мэндийн яамны зөвлөмжж байна. Тэгэхээр хүүхдийг өргөжлүүлэн хөхөөр хооллох нь маш чухал. Үнэхээр зайлшгүй шаардлагатай хөхөөр хоолж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүүхдэд одоо ингэж юу гэдэг ингэж тийм насанд нь тохирсон ийм тийм татамжтай хоол гэж байгаа шүү дээ. Тэрнээр нэмээд өдөрт 2 аяга сүү өг гэдэг заавар байдаг. За түрүү нөгөө хоол боловсруулах замын хямралуудын талаар ярьсан шүү дээ. Тэгвэл энэ үед одоо ээж аавд маань гэрээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэм бол гэрээр хэрэглэх боломжтой эмийн бэлтгэл энэ төр байдаг юм болов? Мэдээж байлгүй яах вэ? За ер нь бол хүүхдийн нөгөө одоо юу гэдэг хоол боловсруулах замын хямралын аюултай ерөнхий шимжүүдийг бол ээжүүд мэдчих хэрэгтэй. Нэг хүүхдийнхээ яагаад зүтэртэй аягүй сайхан найзлаа шүү дээ. Тэрэнд чинь хизээ эмнэлэгт хандах уу, тухайн үед ямар арга хэмжээ авах уу бүх зөвлөмжүүд байдаг. Тэгтээ хүүхэд ингээд нэг юм яг нөгөө ээж хүүхдээ нэг л болохгүй мэддэг байхгүй юу. Тэг ингээд нэг эмчит үзүүлэх хандлага шаардлагатайг мэддэг, онжоо ургуур болохыг мэддэг. Хүүхэд хөхөө дургуй болно гэдэг чинь өөрөө айгүй ийм анхаарал хүчтэй шинж байхгүй юу. Анхаарал татгууц. Тэгэхээр ийм аюултай шинжүүдийг өөрөө мэдчих хэрэгтэй. Хизээ эмнэлэгт очиж хандхаа мэдчих хэрэгтэй. Тэгэхээр шингээх алтган хүндээ дургуй болох нь, унтаа нойрмог болох нь, эсвэл ийм тайван биш туйлынхаа зочинтгой болох нь тий. Эсвэл бөөлжих нь, суулгах бол баас нь устай байна уу, цустай байна уу сайн анзаарах нь. Иймэрхүү шинжүүд дэлгэрүүл мэдээж эмнэлэгт хандна. Энээс наагур тий нэг жоохон хотод гисний хямрал нэг юм баас нэг юм шингэвтер болох ч юм уу тий. Нэг гисэн хорчомж дуурах ч юм уу тий. Нэг бор хаалны нэг жоохон цохихгүй байгаа даа шүү дээ. Тэрийг ээж нь мэдрээд байна. Иймэрхүү үед болохоор нэг гидсний үйл ажиллагааг хэвийн болтол нэгдэл хоолыг төр зогсоож болно. Тэгээд арьсан дээр янз бүрийн хашлын шин чанартай юм тууралт гарахгүй хэрэг гарах юм бол нөгөө бор хаалныхаа төрлийг 3-7 хоногийн дараа өөрчилж шинэ хоол өгөх. Хулуугаар хэлсэн чинь манай хүүхд хулуун хашлтай байж магадгүй юм байна. Тэ эсвэл алимны тухшаал буруу хэлсэн гэж болно шүү дээ. Тэ ээж байж болно. Тэгэхээр манай хүүхд алимд хашилтай байж болохгүй мэн гэд ээж өөртөө амар юм анхаарч авах хэрэгтэй байхгүй. Тэгээд хоолныхаа нэр төрлийг өөрчлөх
За тэгээд хоолнд ороход нь хүүхдийн хотоод гэцийг сайхан бэлтгэх янз янзын гоё пребиотиктэй те пробиотиктэй ялангуяа пребиотиктэй бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэж болно. Жоргоо олгодог олон бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Нөгөө хүүхдийг хэрэглэхэд амархан сиропоор туслаар хэрэглэдэг те янз бүрийн сироп бэлтгэлүүдийг хэрэглэж болж байна. Тэгээд нэг төрлийн их бактери өндөр түнтэй бактериас илүү бас олон төрлийн жижиг бичиг биетүүд амласан бактери нь яг бор хоолнд орж байгаа хүүхдүүд өгөхөд харьцангуй цохимжтой байдаг. Хүүхэд 0-6 сартай байхад нөгөө үндсэн нөгөө бактерийн одоо нөгөө нэг флок гэж үүдэг аахгүй нөгөө хоол боловсруулах зам бүтэн бактерийн флокт байдаг. Тэрнийх нь 98% нэг төрлийн бактери байдаг бол бор хоолнд ороход бид нэр харьцангуй гадаад орчиндөө танилцсан учраас ийм олон төрлийн бактери агуулсан бага хэмжээгээр агуулсан бактери уух бактерийг пробиотик гэдэг нэршлэр бас худалдаанд байдаг тийм. Тэгээд пробиотик гэдэг нь яг амин бактери. Пребиотик буюу бас нөгөө тэр нөгөө пробиотикуудын маань идэх хоол, амьдрах орчин байна шүү дээ тийм. Тэгэхээр тийм пребиотик гэж оргүй болгостой пребиотикуудыг бас хэрэглэж болно. Харьцангуй нөгөө хүүхдийн практик зүргийн хэрэглэдэг нэг гач нөлөө багтай одоо жишээ нь бонисан ч юм уу тийм. Одоо сүүл туслаар гарсан гэсэн тэгээд хүүхд ууж хэрэглэх тохиромжтой гаш нөлөө харьцангуй байхгүй. Тэгээ ийм гидсний химийн үйл ажиллагаа химийн болгодог иймэрхүү бэлтгэлүүдийг бас хэрэглэж болно. За өөр танд нэмэлтээр зөвлөмж зөвлөгөө байна уу манай ээж аавдад? Байна. Би нэг зөвлөгөө амар хүртэх байхгүй юу. Яг гэл би бүр ингээд проект ингээ гоё хийж өгмөр санагдаад байна. Ер нь ингээд нөгөө хүүхдийн хоол тэжээлийн найрлага нь амар чухал гэдэг байхгүй юу. Манайх бантан гэхээр сайхан том далбаасан гахтай хөшөглөөл шүлийн гаргаал уурал эвгэлдэл махын өөр хэдэл урилын хөгтөөгдөж юм ийм дадал аюу их байдаг ээж аавд гэдэг. Хүүхдийн хоолны нэр төрөл нь 7 төрлийн нэр төрөлтэй байдаг. За энийг яг ингээ гаргаад өгөөзэй. Нэгдүгээр үр тариа үндэс болцоод ургамал, хоёрдугаар шош, буурцаг, самар, гуравдугаар сүү, цагаан эдээ, дөрөвдүгээр махан бүтээгдэхүүн, тавдугаар өндөг, 6-аар витамин А-гаар баялаг буюу улаан шар өнгийн жимс ногоо, 7-дугаар бусад төрлийн жимс ногоо ордог. Энэ 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хүүхэд нэг өдөрт 4 буюу түүнээс дээш хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж ирэл энэ хүүхэд одоо нөгөө харьцангуй эрдэс минералын дутагдалд орох нь баг өсөлт төвчний хэмжээ нөхцөл боломжтой байдаг. Тэгэхээр манай нөгөө хүүхдүүдээ хоол тэжээлийн найрлага нь жоохон ядмаг учраас хэцүү. Тэгэхээр хүүхдүүдийнхээ хоол тэжээлийн орц найрлаганд нь жоохон анхаарал өгөөрэй. Батангийн баяжуулж игээрэй. За баярлалаа. Манай өнөөдөр урилга хүлээж авсан Сарантуй амжтай баярлалаа. За баярлалаа.